Зохиолч Стенүн 100 намансан харь 7 дугаар бүлгийн төгсгөлийн 4 дугаар хэсэг. Зөвхөн насан туршидад. Тэр шүн цэцгээгийн нойр хүрсэнгүй. Аргаа бараа дас задлан уусан ч сэтгэл санаа нь улам хямран бүр дордчихлоо. Хүүгээ охиноо гэх сэтгэл байдаг учраас зөрүүдлэн зүтгэсээр өнөөдрийг хүрэхдээ олон алдаа гаргасан. Гэтэл охин нь яагаад өөрийнхөө зүтгэнэв? Нэгэн цагт Иремийн харилцаатай байсан одоо ч уулзсаар байгаа буяад тэгтлээ их татагддгаа бас л ойлгохгүй байв. Зүгээр л зөрүүд ихэрхүү бардам зантайдал ингэдгээ ухаарах цаг болоогүй бололтой. Эргэлзээний дунд өглөөдөө золгоход эхлээд өчигдөрхөн суллагдсан хангаа дахиад баривчлагдсан тухай, дараа нь Монголын гайл дээр ачаан саадуулагдсан тухай мэдэрж санааг шулуутгаж орхих нь тэрэ. Хуулан л энэ асуудлаас гаргана. Гэхдээ яаж? Нойр дутуу үл алиг халмаг ядарч сүлдсэн цэцгээ өөр сонголт байсан ч эцэст нь буяаг сонгохоор шийдээд хуулантай холбогдлоо. Ах чинь дахиад баригдчихаж миний зүрх дэлсээд том муу байна. Өнөөдөр ирж хонь гэж гуйх тушаахан завсар хэлэхэд тэгье та өмөр хэрэггүй учир нь олдно гэх сонстов. Дараа нь буяа руу залгаад чи ч хүчтэй хүн юм аа. Надад ийм ирчүүд л таалагддаг. Чинийхэр болъё. Харин чи асуудлаа шид орой залгана гэлээ. Буяа удтал инээснэ. Өндрүүлэхгүй ингээ шийдчих асуудал шүү дээ. Би хэлсэндээ хүрнэ. Харин та дахин эргэж буцав гэд удсаас алгачав. Өд өнгөрсөн хойно телефон утас нь ээлж дараалан хангинаж бүх асуудал шийдэгдэн номгоромдоо орсныг дуулаад эргэж буцах замгүй болсноо ойлгон уртаар санаа алджээ. Гурван үсэгтэй хүн гэдэг нь дөл нөгөөх нь бухан байх шүү дээ. Хочин нэр болтлоо хоногшсон хүн байдаг шүү дээ. Гэж уулгаалдан гайхшраад тэр Европ төрхтэй охин гэр бусын хүүхэд байна. Очиж уулзъя гэж шийдээд цэцэрлэг рүү очин асуусан боловч өвдөд ирээгүй гэх нь тэрэ. Бодлохийлэн зогсож санги дарган гэрэл үгүйлээ. Шудраг үнний туйлуулсан санги хэлсэн үг бүрийг нь анхааралтай сонсоод ээрж байсан хүн маань буяа олж таархна. Ээжтэй чинь холбоотой байдгаас харвал өнөө өхөл эртний аргаа хэрэглэн чамайг онилжтэй. Гэхдээ хэсэг гинтэвч хэрэгтэй байна. Чи туслаж чадах уу гэж асуулаа. Яаж вэ? Санги даргаа арга ухааг нэг надад хэлээдэг. Би бэлэн байна. Санги аягтай цагаа алгуурхан ойжилт сууснаа. Чамд хор охирол учирчих үе гэж айж байна. Буяа шоронд байхдаа уулаатай галхан байсан. Магадгүй одоо ч холбоотой байх. Бид нар хүргэн залбоог нь тандаад юм болж мэдээгүй. Залбоо? Совдаа их чи хуучин нөхрөө? Тийм ээ. Зээлэнтэй гэрлээд хоёр ч хүүхэдтэй болсон. Нэг хэсэг жаахан буруу явж байсан ч одоо ингийн амьдарч байгаа. Магадгүй сэх ярьсан ч байж мэднэ. Би юу хийх ёстой вэ? Чи буяа дойрт юу ч хамаагүй зохиож хэлээд тодорхой занд байлгамаар байна. Нэг ёсондоо тагнуул хийн. Шүрээг гадаад руу ажиллагаанд оролцохоор явсныг сонссноос хойш битүүхэн атаархаж ирсэн хулан тормолцсон сэргээд тэгье би чадна. Юу хийх вэ? Гээд өндөрлцөөд ирэв. Санги тогтуухан ширтэж сууснаа. Энэ ажил их осолтой. Эр нөхрийг чинь алс хол явуулчихад эхнэрийг нь ийм ажил томилох нэг л санаанд буухгүй юм. Зүйн бид чамайг хамгаалах ёстой шүү дээ. Санги даргаа би чаднаа. Дөл надад зөндөө юм заасан. Би чадна. Зарим нэг тулааны арга техник бас хүнийг таньж үгнээс нь цаад санааг нь ойлгох гэдэл. За тэгвэл ингэж шийдээ. Анх нь ажлаас халагдсан. Шарав генералтай ирж тохироод хуваараа мөрдөх баг байгуулахар болсон. Анхны гишүүн нь чи боллоо. Мэдээж залинтай. За даргаа би хичээнэ. Улаан чи сайн сонс. Буяа бол уулаагийн дэргэд байсан хүн. Уулааг чи мэднэ. Өнөөх шидэд өвсөнд нь чи
2 өртөж байсан шүү дээ. Ээж чинь тохирчихсан байж магадгүй. Том болгоомжтой байж үйл хөдлөлийг нь сайн ажаарай. Ээж арайч. Энэ бол таамаг. Тагнуулч хүн олон таамаг дэвшүүлээд тэр болгондоо тохирсон хариу бэлдэж сурах ёстой. За ойлголоо. Ээж маань өвчин хуучгүй эрүү сарвал хүн. Би өвдлөө гэхээр нь би ч гайхсан. Гээд өндөөсөн хулан юм асуух нь гэлтэй хэсэг тэнгэлцснээ гараад явчихжээ. Энэ өдрийг мөн ч хүлээсэн дээ. Чамгүй уруухан заасны эцэст сансандаа хүрхэн. Цэцгээ болоод хангаагийн асуудлыг уулаад мэдэгдэхгүйгээр зохицуулахын тулд хичнээн өртөг төллөөд. Цэцгэгийн зөвшөөрсөн хариуг сонссноос хойш бие бэлдэж эхэлсэн буяагийн ухаан санаа аль хэдийн улангийн өвөрт очижчихсан тачаадж байна. Бахархал нь урд урдынхаас илүү хатуурн чангараад өмд нухан зовно. Хонгор минь тэс удахгүй тайтгаруулаад өгнө. Жаахан л тэсчих. Ууранд сууж үс гэцгээ засуулаад ихтэлгүүрээс шинэхэн хослол худалдан авч өмсвөл нэг тийм том дарга аятай тунчиг дэгжин ир болчихов. Энэ яваа насандаа хослол өмсөж үзээгүй тул модон өмд өмссөн аятай биеинд дасахгүй байсан ч сэтгэлд нь гойд нийцжээ. Арайхийн өдрийг өнгөрөөсөн буяа тор дүүрэн юм бэлдээд цэцгийг ихэд зорилоо. Цэцгээ мө хөгшин авгаа яваад өгөхөө мэдэх байлгүй дээ. Үгүй мөн донтоо авгаа шүү. Огноосоо намайг хармалчиж мэднэ. Улан бол миний анхны эхнэр. Дэрлэл цуцлуулахад надаа саналыг минь асуугаагүй. Тэгэхээр хууль бус. Мөнгө байсан цагт бүхнийг болгож болно. Хууль тачаалтаа автан элдвийг донгосох буяа зорьсон газраа хүрээд дотгош орлоо. Үрлэн алаг нүдээ тормолзуулсаар хаалганысан хулан. Оо, буяах ирлээ. Хүүх таа чин дарга болчихоо юу гэж уяхан хоолоогоор шулганахад өлн сулраад явчих шиг болов. Үсэл байхад хүрх өдөр ирдэг гэдэг нь үнэн бололтой. Сэмнүүдээ ирмэх цэцгээж хоол унд аялуулан арх сүгнэн хөл болох зураа. Чи хэтрүүлвтэй. Ахыхын талаар сайн яар. Ахтай их хайртай ойлгов уу гэж шивнэв. Хулан их л дуулууртай болчихсон шар ариг задлаад би ямар хатуу юм уух штэ. Энэс ламсэ. Та хоёр арх уух уу? Би хийж өгөх үү? Гэгчлэн найр тавих нь үнэхээр дур булаам харагдаж байна. Өдлөх тоолонд хөөхөнд бомбогнон альман өгзөг нь холбилцсан. Өтгөн хүрүүн үсээ угаар нь ганц боогоод ингэрлүүгөө унжуулж үе үе тормолцсон инэв хэлэх нь дэндүү гэмээр үзэгсэлнтэй. Аргагүй засагт хааны цогоо хулан гэж эндээ оюутан мессийн тэргүүн ай сайхан сайхан. Улангийн уяхан айланд автан ихэд цогтож эхэлсэн буяа хангаагаа аргалаад гаргачихлаа. Одоо хэрэгт холбогдолгүй болгохын төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ үхэн дээ гэж хэлэхэд дөлийн дарга санг гээд навш байдгийн. Тэр л хор найруулсан бах. Тэр бөөхөл дөлтөө хамт найзынхаа өхнийг хаашаа ч юм хамт явуулсан байгаа юм да гэж ирээд л өглөж үе үе хулан луу инээмсэглэн талмаарч байв. Цэцгээ өндөлзөн тэр охин чинь шүрээ билүү? Аав ээжээрээ төрий барьсан эрхийн балаа гэгчлээ. Хаана юу хийж явааг бурхан л мэдэх байх. Хэмээн буяагийн ярианд хүч нэмнэ. Шүрээгийн тухай яриа хуланд хүнд туссан ч шар аргээ шимэн гутарсан дүр үзүүлэн суусаар байв. Оо, хэдүүлээ ундаа уйл та. Шинэ гарсан маш гоё амттай би аваад ирье. Гэсээр галтгоо руугаа орчихов. Удсан ч үгүй дээзэн дээр тавьсан 3 аяг ундаа цэлэл зүйлсээр авч ирээд алив охин минь уу амтлаад үзээч гэд бараг л амд нь барих нь халаг боллоо. Иш ээж минь та арайчтэй ингэтлээ хүн чанараа гих гэж. Шинэ ундаа юм бол тулгаад уйл та. Шүрээгийн тухай сонссон чинь үүр зэвүү хурчглээ. Улан үндийхтэй үл ялэг говин буяа дээр унаж цаадхан ч цэцгээ рүү налах тэрхэн зур өөрийнхөө ундааг
буяагийнхаа сольж амжаад "Өө яана, би ийм амархан согтдог. Ундаа уй." Булан тал хүртэл уугаад ширээн дээр тавиад "Дотор онгойчлоо. Та хоёр уул та." Цэцгээ буяа хоёрч дуртай наргагүй ууж аягаа таллан тавьсан нь булан дахиад л мэргэн санаа төрүүлчихв. "Шар ариг чинь ийм хүчтэй байдаг үлээ дээ. Та хоёр архинаас ууж үзье. Алив би хий." Арх аягалахтаа дахиад л говин унахтаа цэцгээ буяа хоёрын үлдсэн ундааг сольж амжлаа. "Хүүх, ямар гашуун бэ? Болиоч юм нь. Алив ундаа. Энэ л гоё юм байна." Булан үлдсэн ундаагаа дуустал уухад сэм ирмэлцсэн буяа цэцгээ хоёрч аягтайгаа дуустал уучихв. "Би гэлс дэлгүүр ороод ирээ. Шар ариг нь гоё юм байна." "Ээж минь, энэ хүрээ таны гих охины чинь сэтгэл хөрлөө. Та хүссэн хүнтэйг л үлд." Хэмээн гүнэглэн бодсоор гарсан хулан орцны шатан дээр суугаад асгартал уйлжээ. Хадасга ихтэй газраар харанхуйд явна гэдэг тийм ч амар юм биш. Дөрвөсөж чадлаараа зүтгэсэн ч уул нь дөхөж очисонгүй. Ойрхон дүнхийг атлаа их л хол юмсан ч үүр манхаатай л цайж орчны юмс ил болоход амар хар шиdən жалганд бөөгнөр нь сууцгаав. Хүүхдүүд уйлалтан хөгшөд ханиалган хулгаараа хадан зүсүүлсэн охид уйлагнана. Үл дүүрүүлсээр ирсэн шүрээ "Ахаа, бид нар хүрч чадах болов? Энэ хүмүүс ямар өрөвдөлтэй юм бэ?" гэд нулимсаа барьж эс дээлэн мэгшиж байлаа. Юун хийж бодолд автжээ. Манжуурын нутаг. Монголоос олон хүн хулгайлагдсан. Энэ хүмүүсийг ч тэдэндээ нэгтгэх бах. Харин яаж аврах вэ? Яаж үүр уурхаг нь олох вэ? Даалгаар авсан цагаасаа л энэ тухай бодож ирсэнд бол амаргүй зүйлтэй тулгарснаа аль эртээ мэдсэн. Тиймдээ шүрээг ирэхэд эрс дургуйтсан. Дөлийн завинлыг гадарлах Ёнхий дөхөж суугаад "Ахаа, ер нь би үлдээ. Хөгшөд болоод өвдсөн хүмүүсийг надтай үлдээч. Та охид эмэгтэйчүүд, эрчүүд хүүхдүүдийг аваад яв. Бүгд баригдсанаас энэ нь шулуун. Бөөндөө яваад баригддаггүй юм гэхэд ихэнх нь өсөж үхнэ. Чиний зөв байж болох ч бидний даалгавар өөр шүү дээ. Хамт явсан ч салж явсан ч адилхан." "Бомбонд хүрч чадахгүй гэж үү?" "Тийм ээ. Бидний хилээр гарсныг хэд тал мэдсэн байх учиртай. Мөд хүмүүс хөдлөрнө. Шүрээ, чи нүрээ битгий арчаад бай." "Юун хийж гисэн? Гурвуулаа чадах бүхнээ хийнэ. Алив хүмүүсээ босго, хөдлөе." Тэд уван цуван алхасаар өд дундын үед уулын ингэрт хурж бүгдэл дуу алдан баярлан шуугилдаж амс хийгээр суугаад удаач үгүй байтал машины дуу хадсаар баргал хамар доороос нь гараад ирлээ. Үхэхдээ 3 машин байхаагаад буу шидэм гоцолзуусан хүмүүс хашгиралдан бууж ирээд "Эрэхтэй нийшээ, эмэгтэй нийшээ" хэмээн орилож уяодод босож чадахгүй настай хөгшчүүдийг шууд л буудаад алчхав. Ирээн цоохоор хувцастайж зэргүүд биш дээрэмчд гэдэг нь элдээ. "Ээжээ!" Шүрээ гэн алдан монголоор хашгирсандаа бантан айсандаа дөлийн гарнаас тас зурчхав. Буун дунд бүгд л орилолцсон нь сайн хэрэг болж шүрээг хинч анзаарсангүй. "Битгий, би чамайг хамгаална" гэж тайвшруулсанд бол хэн нэгнийг нүдэрээ ирсэн авч танил хүн огт үзэгдсэнгүй. Яаж ч энд байх вэ дээ? Дэмэл гордож. Машин тус бүр 3 хүнтэй. Бүгд хурдан буугаар зэвсгэлсэн агаад зарим нь цэвэр хятад хүмүүс биш гэдэг нь элд харагдаж байна. Толгойлогч нь бололтой хууд сахалтай дундад Аз төрхтэй ир дүүл шүрээ Ёнхий гурвлоо дөхөж ирээд "Өөш, та хоёр ийшээ түргэл" гэж зандарлаа. 9 хүний нүцгэн гараараа дээлж болохч зэвсэгтэй хүмүүсийг яагаад ч дээлэхгүй. Дээлдэг байлаач ашиггүй. "Энэ миний хүмүүс. Өндөр үнээр зарагдах тусгай бараа. Замд 3 дэрэмчин буулгахыг оролцсон танаа хүмүүс үү?"
Дөл далд зөндөө итгэн харааянда хэлж орхиход хууц сахалд гайхан зог тулснаа. Чи хэнгээ чөв өгөхөөс айхгүй нь гэд бууга гоцолцуулав. Би эзэндээ үнэн жижээрийн охой. Гэхдээ амт тэмцэн дагуулж ирсэн хоёр бараага чамтай хуваалцаж болох юм. Энэ цэвэр охид хэрүүн хүрхийг чи мэдгэлвэлгүй. Хууц сахалтын харц зөөлөрсөн нь Дөлийн үг байндаа туссных. Алив чи наашир хоёулаа ишли. Хууц сахалт хүмүүсээс холдсны дараа чи зориуд нүүр амиг нь харлуулж эдэ. За яхав эзэн чинь хийм. Дөлөх хэнэггүй ч инээмсэглээд намайг шалгаад байна да. За яхав би хэлээ гэд хууц сахалтын чих рүү дөхөн Бээжин доргийн ухаан. Гэхдээ энэ хоёрыг мэдээгүй. Би хойд Солонгост баригдаад 2 жил болоод амт тэмцэн зүгтэж яваа минь энэ. Хуан эзэн өдөөд намайг мартав биз. Гэхдээ эмч уулаад дуулгавал дуртай яавна гихчихв. Хууз элт сонирхож эхлэх бололтой уулаа чинь Монголын шоронд байгаа. Тэр яаж? Гар нурч шүү дээ. Тийм дээ. Америкт баригдчихсан хүүгээ хятад руу татсан зайтаар. Дөлийн толгой яг л автомат робот шиг ажиллан огтхонч нүүрний хувирлгүйгээр Монгол нэр нь төгсөв илүү. Би мартчихаж гэлээ. Хууз толгой дохиод одоо хятадын шоронд байгаа. Тэс өөр намдартай хүн болоод гараад ирнэ. Мэдээж тэгнэ. Тэгээд чи яхаар болов? Би эзнээ ятхаад эднүүсийг уулаад зарыг. Тэр хүртэл чи харж хандаж яв. Ингээд л тохирчхов. Батнамын дэргэд 2 жил болсонд бол хятад дээрэмчдийн үг хэллэг олныг ашигласнаас гадна нөлөө бүхий толгойлогчдыг нэрлсэн нь хуузад итгэл төрүүлж чаджээ. Дөл иймдэл энэ ажиллагаанд сонгогдсон байх. Бүх талаараа төгс гэж хэлж болох үед дөл маань яахааргүй халах Монголын шилдэг тагнуулж мөн ажээ. Монгол орны баруун хязгаар Алтай нурууны баг улаад аваа. Үүр хаярхын үед давааны наад ингэрлөө хуржгөнтөл хаазалсаар уван цуун гарч ирсэн зээл 131 маркийн 2 машин цаашлан урууцаар том жалганд нуугдсхийн зогслоо. Эхний машинаас бууж ирсэн хөнгөн шингэн эр жанлав байхаагаад хээвнийг сунаагаад арын машиныг жолоочод хандан шөнөөр явсаар бүр залхлаа. Өдөр нь ягаад нуугдаад байгаа учрыг өөр ойлгохгүй. Эртхэн буцах юмсан гэж ундууцахад нөгөөх нь хэлээд өгөхөв. Хөлс өндөр өгөөгүйсэн бол яммааргүй байх юм. Ингээд ямар учиртай юм олон хүнийг хаашаа хүргэх гэж яваа юм бол нэг л сэжигтэй арай хэл давуулж бэдэнд ямар хамаа байна. Хэл амгүй хүрэх газар нь хүрчихээд хурдхан арилж өгье. Тийм дээ. Хүүхэд эмэгтэйчүүд голдуул хүмүүс байна лээ. Яг яах гэж байгаа юм бол. Илүү хөхтэй жолооч эрд тун дургуунд хүрсэнж бие барьсан жанлав. Цаадуул чинь буугаад ирлээ. Хоёулаа холдъё. Огт сонирхгүй байгаа царай гаргаарай гэчгээд буруу харан алхах зураа. Амаа сайн үдээрээ гэж хагтал нь мөнгө өгсөн баймар юм. Хожим гайдарч мэдэх сул амтай хүн байна. За яахав. Уучрыг нь олноо. Хэмээн бодож байлаа. Машин тус бүрд жолоочоос гадна 2 хүн байгаа нь бүгд уулаагийн итгэлд туслахуд. Тэд хашигчин гуайхцаар хүмүүсийг буулган хамхун бис асуулчхаад гарт нь талхны булан аяг ус бариулан бүхээг лүгэ буцааж хийлээ. Арай ахмаг настай нь 2 жолоочийг дуудаад очиг газар ойртсон. Одоо өдөр нь нуугдах шаардлагагүй тул хөдөлцгөөе гэж тушаалаа. Жижигхэн нээлхинээс өөр агаар орох нөхс үгүй. Битүү бүхээгт бараг 7 хоног үүлээ үдсэн хүүхэд эмэгтэйчүүд ахаад л дотор муугартал сэгсчих аялалд оржээ. Өдөр намардагсан юу болоод хөдлөөд явчихва. Асрах газар хичнээн сайхан байлаа да. Илүү гой газар очих нь үнэн болтугай. Балар ихчээ. Ингээд биднийг хаашаа авч яваа юм бол? Ёо,
дотор муухаарад зөөлөн яваасай. Долгор дараагийн үгнээс зөрж их хэлбэр аргаар мөнгө олохыг хүссэн бяцхан болор эцэст нь үний намайг золиос болж буйдаа маш их харамсаж байв. Ганц өөрөөр бол яй гихсэн. Гэтэл хоёр дүү нь бас баригдчихаж. Хотоос зайдуухан шорон жимшиг, амралт сувлалт жимшиг газар сар гарan байхдаа арайч ийм болчихно гэж төсөөлөөгүй. Хин нэг том албан тушаалтны хүслээр хоригдож өөр хин нэгэнд биеэ үнэлэх юм байхаа гэж энд үрч байж. Уйдж эхэлсэн болор харуул манаач аль нь болохыг чөтгөр мэдих залуустай уулздаг болж төлбөрт нь боломжийн мөнгө хуримтлуулчихсан. Яг л зугтдгийн наан дүүнер нь бас байгааг мэдээд маш их цочирджээ. Зугтах бодол талаар өнгөрч эцэст нь үл мэдэх аялалд явна энэ. 100 гаруй километр үргэлжлэх бодомчин хавцлын тун хүнд замыг арайчуу гэтснийхээ эцэст тал руу гарчээ. Хариу буруу болж эхэлсэн ч амарсангүй цааш хөдлөн давхисаар үр цайхан алдаад булангор хурч сая амсхив. Хэл хүрэхэд тунд өгчвэ. Арын машины жолооч малилцтэл инээсээр гүйж ирснэ. Ялыг дуусгаж ясаг амрах цаг боллоо. Зорьсон газартаа ирэх шив гэж их л баяртай шивнээд тамхи хасан шунаглан соронгоо. Манай кабины босс тамхи татуулахгүй юм. Нойр хүрээд ядаж байхад яваад байл гин. Тэгсэн атлаа өөрөө өвхөр шиг унтахыг яана. Жанлав малилцтэл инээмсэглэж зогсноо. Манай ачаалгаагүй. Энд хэсэг саадах бололтой. Би голын эрэг бараадаж унтлаа. Гэчгээд пүүгээгээ өрн алхахад өнөөх нь хөөе болох юм уу? Би бас явъя л да. Гэчгээд кабин руугаа гүйчихв. Буцаж орох ёстойгоо сайдрав харсан хулан дэлгүүрээс хэдэн шил шар ариг аваад хаалга тогшцоор дотгош орлоо. Нэг тийм содон үнэрх ханх татхад эрэхгүй өгөөдөөс хөрсөн ч тэсв. Хөлсөө байн шудрах буяагийн малгар шар царай улаа бутарчихсан. Ээж нь жалгаагүй амьсгаа өндөртөө суун. Юу болоод өнгөрсөн нь ойлгомжтой. Ээж минь дээ, та арайчтэй. Булан бие барихын дээдээр барьж хүчээр инээмсэглэнэ. Та хоёр салхичоо нэгэж хоёулаа хөлөрч гэж гэсээр цон хонгойлгоод ээжээ та зүгээр үү? Би тань яаж байна гэлээ. Цэцгээ ингэр замаа хамхин арх игдсэн бололтой. Би гарч агаар амьсгалъя. Та хоёр яриад суужвэ гэсээр өндөв. Буяада ганцаар үлдэх болсондоо зарсхийн нуруугаар нь хүйд даасан ч цай уусан ундаа ямар учиртай юм бэ? Дэлгүүр явах замд би хачин болж дотор муухаарад баахан бөөлжлөө. Хүмүүсээс ичиж өгөх шахлаа. Та хоёр зүгээр үү гэчгээд хээв нэг шар аргаа залгилахад улам улалцаж оргисон буяа хөлсөө арчин түнтэг нэг зураа. Харин тийм гэнтэл хөлс цудгаад хордлого тайлдаг юм болов уу гэж бовтнов. Хул надад талтай юм байна. Тэнэг согтуу авгаа нуунт хэгшилтэй ундаанд хийчихсэн бололтой. Дэлгүүр рүү цэцгийг явуулдаг байж. Одоо бариад авбал яах вэ гэж эргэлзэн бодож суусан буяа тандаж үсгээр шийдэн дөл та хоёр өөр нь хэр байгаав? Ах нь хаяа санаа зовнох юм. Ээж чинь сэтгэл дундуур байдаг бололтой. Гэт суудал дээр хавжигнан байж адав. Бид яасан гэж бүх зүйл хэвэн байгаа. Өөр хөөхөдтэй болохгүй байна гэж юу? Тэр танд тийм чухал байна уу? Үгүй л дээ. Би нэг таагүй зүйл сонссон юм. Йоо. Дөлд хараалт туссан гэж л. За бүү мэдээ. Хүмүүс аль сурахыг дэргэхв. Тийм баймаргүй юм аа. Яасан гэж харагдах вүлээ дээ. Хөөхдтэй болохгүй байх шалтгаан нь хэн нэгний хийсэн хараалж атга байж мэднэ шүү дээ. Эмзэг сэдвэр нь ярьж эхэлсэнд хичнээн эвгүйдсэн ч улам ихийг мэдхийг хүссэн хулан уртаар санаалдаад би сайн ойлгохгүй байна. Юуг нь танаас нохов? Хоёулаа эрүүл саруул атлаа. Ийм байгаа нь магадгүй тийм учиртай ч байж мэдэх юм. Хараал тайлагдах дом гэж байдаг гэнлээ.
Тэр нь юу гэж хэлэхэд эвгүй юм. Гэхдээ хэлэхээс та хоёрын хэн нэг нь өөр хүнтэй юу яавал тайлагддаг гэж сонссон. Би сайн итгээггүй. Санил юм. Хүүхдтэй болох нь үнэхээр үнэн болж. Халамжилж бас сэрэлтэд суусан буяа болгоомжлолоо баг багаар алдан хуланг эргэлзэж эхэлснийг үнэн гэж итгэн юу ч хэлэхэд бэлэн болчихжээ. Хэдэн лам бас үзэж хардаг мундаг хүмүүсээс асуусан. Бүгд л адилхан хариулт хэлж байна лээ. Тэгвэл бид хоёрын амьдралд санаа зовсон гинөө. Энэ эцтэй юм. Цовдоо ихтэй үгсэж хувилдаад үгээр нь яваа юм байна. Ямар муухай хүмүүс вэ? Тэр сайн ламынхаа гэрийг зааж өгөөч. Би өөрөө очиж уулзъя. Үнэхээр тийм бол. Улан үгээг үзэлгүй додоо орхиход төлөвлөгөө нь амжилттай болжээ гэж ихэд баярлсан буяа малилцтай л инээгээд одоос хол үеийнхэн байгаа. Ах нь хүргээд өгсөн ч болно шүү гэжээ. Хятадын зүүн хот хязгаар манжуур бол төм түжигнэж бом бужигнсан их хөлийн газар. Хууль бус бизнес цэцгэлэн хөгжиж тэр бүгдийг хэдэн том бүлэглэл хянан зохицуулдаг. Мөнгийг их хэмжээгээр олж болох хар тамхи зэвсгийн 8-аас гадна үний 8-аж асар ихээр явагддаг. Төр засах нь хянахыг хичээсэн ч авилгалд эдэгдсэн түшимдүүд нь бүлэглүүдтэй тохиролцсон зарим асуудлыг хараагүй юм шиг өнгөрдөг нь нууц биш юм. Энэ их мөнгөний эргэлтнээс хувь хүртэхээр нэгэн хүчтэй бүлэглэл нэмэгдсэн нь уулаа эмчих. Үнэн дээр уулагийнх гэхээс илүүтэй төрийн хамгаалтанд байдаг Хятадын тагнуулын бүлэг аж. Америкт баривчлагдсан хүүгээ аврахын төлөө дэндүү их мөнгө зарж төвөөс хатуу зэм хүртсэн уулаад эннээс өөр арга байсангүй. Хар тамхит зэвсгийн 8-нд орж болохч хожмын эрсдлийг тооцож үзээд үний 8-нд гар дүрхээр шиdən гол толгойлогчтой тохиролцож чадсан билээ. Тэр бүхэл захиалагчаач олж хов. Энэ тухай хальт сонсож алсан хуудас хахалтын шунал дөлгийн тайлбарт шууд этикет хүрсэн бөгөөд дөрвөстийг яг л бараа дөрөв аятай ангилан хөгшчүүдийг тусад нь ялгаж эхэллээ. Юнхи бүлтэлцэн дөл рүү аврал ирсэн харцаар харахад ягаад ч нэмэргүйч оролдоод үзэхээр шиdən хоанд төхөж очоод өгшчүүл багч гэсэн үнд хүрнэ. Аргаа барсан үед архиар өгчихсөн ч болно шүү дээ гэж шивнэв. Хууз бодол хийснээ замын аядаахгүй өгчхөн энд л болчихъя гэж хямсалдснаа. Тэрэн дээр хэмээн өөрийнхөө үгийг баттган толгой дохиод цааш эргэв. Сомны гарч шүү дээ. Энд норх тэр дэтрэггүй үхэн. Хууз зог туссан үхнүү сэхнүү хамаалга. Тэги хаяад явъя гэж зөвшөөрөөд туслахуудтай хандан наадуула зөнд нь хай хүмүүсээ суулга хөдөлцгөөе гэчгээд дөл рүү эргэн чи хоёр жимсээс холдохгүй л гэх үз. Тэгвэл машины дээр сууж дээ. Юу сайхан дур сайхан гэд мушалцаар явж одлоо. Дөлийн хажуу бууранд наалтан суусан шүрээ Юнхи хоёр аль хэдийн айц давтчихсан үгч хэлэх тэнхэлгүй бүлтгэнэ. Замд хаягдсан хөгшчүүлийн хувь заяа эмгэнэлтэй хэдэж аврах боломж хүч үнэндээ байхгүй. Ачааны машууд өдөр шөнөгүй давхисаар бяцхан сүрэнд хурж хэрмэн хашаар орж зогсоход Хуаны хүмүүс орилолтон бууцгааж бөн хөөр болцгов. Одоо хэн илүү мөнгө амсанд нь хүмүүсээ зараад л гүйцээ. Ээлтэв саадгүй оромжиндоо хүрээд ирлээ. Баярлахаас өөр яалтай. Өсөж харангацсан дөрвөгчөд ус хоолны бараа харан амар цоох зуур хуузынхан баяраа тэмдэглэн архитаж сүүлдээ хүүхнүүдээс нэг нэгээр авч яван хүчрхийлж эхэлжээ. Хаа нэгтээ Монгол охид хүүхнүүд ч яг ийм хүчрхийлэлд өртөн зовж яваа. Гар хамхин нүд чихээ таглан сууж юу ч хийж чадахгүй байгаадаа гутран суух дөлийн харц гялалзан нудрага тас зангиджээ.
Шүрээ чихээ таглан бөмбөгөнтөл чичрэнэ. Юунхийн усаа татан чимээгүйхэн мэгшиж үе үе дүл рүү аврал ирэн ширтвч нөхцөл байдалтай эвлэрсэн бололтой нүдэ анжээ. Хаалга пэрхийн онгойж хоёр согтуу говьлон орж ирээд "Хөөе, та хоёр бос араас даг" хэмээн хятад солонгос хэлж хольж хутхан тушаалаа. Дөл угсхийн босоод "Би боостой чинь тохирсон. Энэ хоёр болохгүй" гэж орилоход "Тэм боос юм. Бид нар бүгд тэгш эрэхтэй. Наад хоёр чинь маргааш зарагдаад хэн нэгний хүсэл хангагч болно. Өнөө маргаашийн ялгаа юу вэ? Аа" гэсээр дөхөхөд дөлж гар зангидсаар өөдөөс нь тулжээ. Баруун хөлийн бомб дээр томилогдсон ирээд саргаран болсон тусгай ажилтан долгор хийх зүйлгүй маш их уйдаж байлаа. Яагаад намайг ийм ил хол газар томилдог байна? Тэнгэл биш бол ямар ч хүн өндөр уултай даваагүй ихтэй газраар тэр олон хүнийг нууцаар авч гарна гэж байхгүй дээ гэж олон удаа бодож тамаг дэвшүүлснээ эцэст санги дарга намайг эрсдэлд оруулахгүй гэсэндээ л ийшээ томилжээ гэж уужран бодоод тайвширсан аж. Буцах хүсэл дэлгээсэн боловч зөвшөөрсөнгүй. Онц бүрэн эрэхт төлөөлөгч долгорыг бүх талаар дэмжин ажиллах үүрэг авсан цэрэг цагдаагийнхан эхэндээ сүрхий халамжилж анхаарал тавьж байснаа сүүлдээ залхав бололтой тагжиг болчихов. Нөхөр хүүхдтэйгээ хаа нэг ярьж бусад үед нь ном уншиж хаяа хөлийн эргүүлд гарч заримдаа жижиг сажиг гэмт хэрэг илрүүлэхэд гурван нэмэрлэж цагийг өнгөрөөд суудал бомбч нэгдлээ. Баруун хөлийн ярантын бомбт нь зуны улиралд сарын 2-7 хоногт л нэгддэг түр бомб. Долгорт хийх ажил гарсан боловч төмөр атсан машин ганц нэг ууд ноолуур бугын эвэр чив нуусан зорчигчдоос чухам юу хайх билээ дээ. Тэр тэргүй хөлийн болоод гайлын ажилчдууд энэ ажлаа зохицуулчихна. Ер нь буцъя. Бид нар чулуу хөөсөн бололтой. Гээчид нь төв рүү саналаа хэлчихэд удаагүй байтал цагдаагаас шуурхаа мэдээ ирлээ. Долгор тэр даруй хэрэгэн газар давхин ирвэл цагдаагийн ахмад өөдөөс нь тосон ирээд энд хүн амны хэрэг гарч шинжээчийн дүгнэлтээр алагдаад 7 хонсон эрэгтэй хүний цогц болох нь нотлогдлоо. Нотлогдлоо гэснөө таних аргагүй болчих ч юу? Тийм ээ. Та хараад хэрэггүй л болов. Шатаагаад үлдэгдлийг нь шороонд болчихж нохоо олоод ухаж гаргасан бололтой. Хамгийн гол нь 2 машины мөр бай. Дээр нь маш олон хүн хоногдсон уул мөр илэрсэн. Зүгээр ч нэг аллага биш санагдсан тул танд мэдэгдлээ. Тэр орчмыг тун нэхур хянамгаа үзэж маш удаан шалгасны эцэст санги даргын таамаг зөв болохыг сая л ухаарсан долгоор "Бурхан минь, бид амжихаас өнгөрсөн бололтой" гэж хашгираад машиндаа сумагц "Хөлийн хороо руу давхаарай, бушвал" хэмээн яаруулжээ. Буунда командаар бүрэн жигссэн хөлийн цэргийн дугаар ангийн бие бүрэлдэхүүн тэр дороо торгон хөл рүү хөдлөн самналтанд гарлаа. Хулгайлагдсан хүүхэд эмэгтэйчүүдийг бараг л алдчихснаа ойлгосон долгор хорооны харуул хамгаалтын хуваарийг нэг бүрчлэн шалгаж авснаа ангийн захирагчид хандан "Дарга, энэ олон хүнийг ямар ч улмар үлдээхгүйгээр хэл гаргах боломж бий юу?" гэж асуув. Буурал үстэй хурандаа хоолой засаад "Боломжгүй. Цөөн тооны туршлагатай хүмүүсийн хувьд байж болно. Хонь өхөр дуугаад явсан ч майл алдаж мөрөөд чимээ гарган шүү дээ." Тийм байх. Гэхдээ гараад явчихлаа гэж бодоход аль чиглэлээр боломжтой? Ганц 2 газар бий. Аль хэдийн тушаал өгөөд нэмэлт хүч гарган мөр хайлгаж эхэлсэн. Та энэ томилгоогоо хартаа 7 хоногийн өмнө гэнэт солигдсон байна. Таны хэлсэн боломжит газрынх мөн үү? Гурандаа цаас руу удаан нухацтай харснаа мөн. Гэхдээ яагаад өөрчлөгдсөнийг би одоо л мэдж байна. Долгор хоцорсноо ойлгон хэнгэнтэй санаа алдаад би хит их тайвширч алдаа гаргаж зүүн харуулын томилгоог өдөр болгон хянах ёстой байжээ. Хашир хурандаач энийг мэдсэн бололтой царайгаа бараалган "Дугаар тэмдэгт рүү яаралтай"
Хэмээн жолоочтой тушааж давхсаар хүрэхэд төрүүлж атсан хэлчид тосон нөхөр хурандаад хилийн дугаар тэмдэгтээр хэл зөрчигчд нэвтрэн гарч хэзээ өөрчн хятадын талаас 2 машин ирж тоцсон бололтой. Заставын дарга харуулын дарга нарыг саатуул хайжийн харуулд ээлжтэй хонсон бүх зэргүүдийг хорь. Хурандаа ээлж дараалан тушаал буулгаад бомбын зүг яаравчлан давхих зураа. Хилийн бүрэн эрхтийнхээ мэдлийн хүрээнд таныг хятад нутаг руу оруулъя. Та нэмж хүн авах уу? Гэхэд долгор толгой дохиод амнаа. Гол нь шилдэг дайчин байх ёстой. Өөртөөх нь саналыг заавал асуугаарай. Юу ч тохиолдой үлээ гэд шүүрс алдан бодолд автжээ. Монгол улсын өмнөд хэл бүгд найрамдах хятад ард улстай 4700 гаруй километр урт заставаар хэллэгддэг. Хэлийн цэрэг болоод тагнуулынх нь нүд цавчилгүй хянаж байсан ч 60 гаруй хүнийг богинохон хугацаанд аваад гарчихсан дуйлааныг цөөн тооны хүмүүс л мэдэж нууцыг чандлан хав дараад алдаагаа засахын тулд арга сам хайж эхлэв. Шалтгаангүйгээр ажилласаа чөлөөлөгдсөн санги генерал эргэн дуудагдсанаар шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч зарим нэг халаа сэлгээг хийгээд тусгай баг томилох шийдэлд хүрчээ. Хэлийн тусгай төлөөлөгч долгоор чадварлаг 2 хүний хамтаар баруун хэлээр нэвтрэн Шинжаан уйгурын өөртөө засах улсын нутагт хөл тавьсан хэдий ч долгорын эрх мэдэл албан тушаал энэ ажилд арай л жижигдэх тул ган зоригийг өрөөндөө дуудан уулзаад дээрээс хулгайлагдсан иргэдэг заавал олж ирэх үүрэг даалгавар ирсэн. Эрэг жил сонгуультай. Тийм болохоор дарга нар их сандралдаж байна. Чи өөрийн бага бүрдүүлээд яаралтай баруун хэл яв. Хулгайлагдсан хүмүүсийг Шинжааны нийслэл өрөмж хотод хүргэсэн байх учиртай. Тэнд чамайг долгор тасна гэв. Ган зориг толгой дохиод би бодохдоо урд хэл эсвэл зүүн хэлээр л тийм ээ. Хамгийн хялбар зам уг нь тэр. Гэтэл тэд илүү эрсдэлтэйч хүн үл анзаарам зам сонгож хэлийн цэргээс ч уруулж чаджээ. Дөл шүрээ хоёроос сураг ажиг одоогоор алга. Миний таамгаар Манжурын нутагт л байгуулав. Мөдхөн мэдээ ирэх бах. Би шүрээг явуулдаг дэм юм болжээ. Ямар ч туршлагагүй хүн тус болохоос ус болж байгаа да. Зүгээрээ шүрээ зөрөгтэй охин. Тэгээд ч юм хий хамт яваа шүү дээ. Өмнөд Солонгосын талаас маш сайн анхаарч хяналтанд оруулахыг зорж байгаа. Бидэнд баруун хэлийн асуудал л нэн чухал болоод байна. Ойлголоо. Би маргааштай амжин хөдлөе. Гэсээр өрөөнөөс гарсан ган зоригийг шатаар уруудаж явтал хуланд хараад сайн байна уу та? Санги даргын өрөө хааны бол гэж асууж байна. Охины өмнө хичнээн их буруутайгаа мэдэх ган зориг өөрийн ирэхгүй зодсон ч дорхноо бие бариад өө хулан. Сонин юутай байна да. Сурлага өндрөө гэгчлэн хэдэн үг солиод санги даргын өрөө 2 давхард 218 тоод. Би дөнгөцөө орчход гарч явна. Буланг ороход бодолд автан суусан санги нэмсгэлэн ашгүй чээрчхүү. Би ажилдаа төөртөөд цаг хугацаас анзаарсангүй. Хоёулаа энэ өвхөнд байдаг цайны газар орж ярилцъя. Цагийг ингэж л ашиглахаас гээд өндөлөө. Булангийн яриаг тун анхааралтай сонсонгоо цайвууд суусан санги. Тэгээд тэр лам юу гэж байна? Яг адилхан уу? Тийм ээ. Үгсэж нийлсэн гэж таамагласан. Тэр мэдээ шүү дээ. Чи орчин үеийн ангаа ухаанаар сурч буй эмч хүн. Тэр бөөхөл гадаад орн ч үү дээ. Ийм гинийн юмд итгэж болохгүй. Би итгээгүй. Гэхдээ итгэсэн дөрвөлзүүлсэн. Буяач надад итгэж эхэлсэн. Өчигдөр нэг асрамжийн газар очиж баахан хүүхэд үзлээ. Буяа дэвийн тэтгдэг гэхээр нь жаахан гайхаад. Санги уулгалд нь шогширсноо. Буяад тэм сэтгэл байгаа гэж юу? Сонин юм. Өөрчлөгдсөн байж болох л доо. Гэхдээ л харин тийм ээ. Нэг хэл мутай хүү байсан. Би сайн ойлгоогүй ч эгчийг нэг тийш аваад явчихсан. Та олж өгөөч гэд уйлагнаад байна лээ. Өө новш гэж буяа байж шүү дээ. Нохоо замтай
Новшимда. Санги гинтхэн орилсондоо улан цочин бүлтгэнэхэд "Гулан, чи сайн сонс. Энэ төрийн нууц шүү. Саяхан баруун хэлээр 60 гаруй хүүхэд эмэгтэйчүүд хятад руу хулгайлагдсан байна. 5-10 биш, бүр 60 гаруй шүү. Бид нар урд хэлдээ гол анхаарлаа тавиад жаахан цалгардж уг нь тийшээ долоорыг явуулсан л да. Аюул бахтай газарт хэсэг амар жимэр байг л гэж бодсон ухаантай юм. Гэтэл жинхэнэ аюул руу түлхэж гэж. Долгор ирж мөн үү? Мөн. Чи танин. Цаг дагаас хэрэг болгож дуудсныг минь яа. Тийм аюултай хэрэг юм уу? Дөл маань. Дөл бол хэмэрлэг Монгол ир. Хаан жалцахгүй гэж бүрэн итгэдэг. Нээрэл дөл маань бүр багын нэг тийм ховршгүй тууштай зоримог хүү байсан шүү. Миний харийг тэр занал татсан. Санги толгой дохин инээмсэглэж сууснаа. Долгорын араас хүч нэмэхээр ган зөргөөр ахлуулсан баг явна. Юу, эмч хэрэгтэй. Заавайц хэнийг. Булан өндөлзөн би явъя. Би чадна. Хэмээн бараг л хашгирж орхиход үрлэн алагнууд нь очтон гэл алзаж байлаа. Хаалганы тэндээс орилон гарч хідэнгийн хурц гэрэл гэлболзуулах хоёр эртээ эвээр яриад нэмэргүйгээ ойлгосон дөл гар зангид нь тулахдаа эд нуусыг зүүл дуусгаад цааш хэрхэв. Чүрээ юнхий хоёрыг дагуулад хаашаа чингэж болохч гэм зэмгүй энэ олон хүмүүсийг яах вэ гэж тэрхэн зур бодож амтсан ч гарц үнэндээ байсангүй. Би толгойлоо өштэй чинь тохирсон. Энэ хоёр бүсгүй их үнд хүрнэ. Хаа холоос амиараа хамгаалж ирлээ. Дэсээр зайван өртөл ганлээ. Чиш бий вэ гэх танил холоос сонстов. Зог тусан лавлан харвал ширвээ сахал тавьж гадна төрхөө сайн өөрчилсөн сайхэр эртний танил вам мун байлаа. Бурхан минь чамаа золтоод тонилгочихсонгүй. Ганлээ минь. Цаг баг байна. Ярилцах хэрэгтэй. Цаад хоёроо дууд. Шүрээ, юун хий? Та хоёр хүрээдрээ. Ганцхан удаа гэж байна. Дөлийн хэлсэн үг нь зочирдож орхисон шүрээ бөмбөнтөл жижирсээр доош шургахад юун хий? Амь насаа ингэжл аврах учиртай байж битгий. Тагнуулч хүн энэ бодхойг туулна. Энэ олон хүүхэд эмэгтэйчүүдийг бод. Аль босъё гэсээр сугдан өндөөсөр хаалгаар алхав. Би яаж ийм мухай хүмүүст унтах юм? Өөрийнхөө хэд амгалан зан хэд үнэнч хайрандаа автан ийм аюултай учирч болжгүй гэсэн олон сануулгыг шүрээ сонсоогүй. Дөл тэгэл хамт байвал галд шатаж усан живсэн ч хамаагүй гэж бодсон энэ дүрэл байж. Дөлөөс тас зуран салгантал жижирсээр нэг өрөөнд ортол манай хүмүүс ирчихэж та хоёр тайвшир. Буузынхаа ихэнх нь цогцсон. Энэ завшааныг ашиглан шийдвэр гаргая. Гэхийг сонссон шүрээ золтоол муужраад унчихсангүй. Бантай хамт ирсэн Монголын тагнуул Бата. Дөл таны тухай олонтоо сонсож байлаа. Ингэж таран чиний сансангүй. Та хэдийг бам бит хоёр алдчлаа гэж айж байлаа шүү. Танд ямар санал байна? Бид сонсъё гэв. Бууз хэн зархаас бүх зүйл шалтгаална. Өөчөө хүндүүдээ буруу хөдөлгөөл баларна. Сайн бодох хэрэгтэй. Ван, чиний бодлоор явал дэрв. Та нарын үлдээсэн хөгшчүүлийг бид хоёр олсон. Солонгос нөхөд хамгаалтанд авсан ч усан бомбонд хүрэх зам тун хэцүү. Эдгээр дөрвөстийг өөрийн болгохын төлөө Хуаны бүлэглэл, уулаагийн бүлэглэлтэй хүч үзээд эхэлчихсэн. Эцэст нь уулаад илэх нь ойлгомжтой. Чиний хэр хайсан хан тэргүүтэй 3 амьд гараад хулан дээр оччихсан байна лээ. Тэг гэхээр хизээмүүдгүй олоод ирнэ. Ер нь уулааг бараад ээ. Тэгвэл хуузайхныг устгаж хаяад яг одоо хөдлөе. Бата та хоёр уулаагийн хүмүүстэй хэлцэлхий. Тэгье. Гэхдээ нэг асуудал байна. Уулаа дөрвөстийг илүү үнд хүргэхийн тулд нэлийн хол явуулах сурагд болцсон. Маш их мөнгө. Чухам хаашаа гэдгийг мэдэхгүй. Бата,
Манай ахнаас өөр хүн бий юу? Нэг машина хинээр бариулах вэ? Би барья. Их бол явахгүй бах. Машинч тун сан байна лээ. Гэхдээ уулагийн түнш их холын хүн юм бол өмнөд хятад руу л явах болов уу да. Монголчуудыг ч ялгаагүй. Бидэнтэй нэгдэх нь ойлгомжтой. За хөдлөе. Цаг бага бай. Согтож мансуурсан хуузын хүмүүсийг ядах юмгүй бодийг нь хөдөлгөж, оромжийг нь юу ч үгүй галдаж орхиод хоёр машиндаа дөрвөстийг ачаад цааш хөдөллөө. Бата нэг машийг нь жолоодоход юунхий хамт сууж, харин дөлгийн жолоодсон машинд шүрээ ван хоёр суужээ. Ван жохтой инээмсэглэн байж адан хавч гэнэж байснаа. Тэр жил яг ингээд төмөрдөг дэжгээд зугтаж байсан мань санаанд орчихлоо. Чээж мөн сэргэлэн золиг шүү. Найз охиноо олон жилийн дараа харж хаад огт танихгүй царай гаргаад л заримдаа чамаа гайхдаг юм. Ухаан даатлаа тэнэг шийдвэрүүд чинь дандаа ундаг гэлээ. Дөл муухай харан хялалцснаа. Ам хамих. Тэнэг хүн над шиг дуугүй байхан дээр уулагийн хүмүүстэй чийлэрэлцэж таархна. Батагийн хятадгэл том муу санагдсан. Гэхэд Ванч амаа хамхин толгой дахив. Ваны бүлэглэлээс өрсгөөр яарч асан уулагийн хүмүүс их л урайлгахын уулзаад төлөврийг бидний хүссэн газарт хүргэсний дараа хийн. Хамгийн гол нь нэг хүнийг өмнөх аншнаас 3 дахин илүү хүс төлж авах болохоор шийдцгээ гэв. Ван толгой мэжлэн энэ олон хүнийг маллах гэж байдгаа барлаа. Ядаж тал мөнгө навна. Үгүй бол Хуанта тохиролцно гэж зүтгэв. Удаан хэлэлцсэний эцэст урьдчилгаа 30% аваад өргөж өгөхөөр тохиролцжээ. Хэдэн хоногийн дараа Солонгосын 4 хүстэд дээр Зүүн Азийнхан нэмэгдэж дараа нь монголчууд ч олноороо баригдан ирсээр 200 гаруй хүн болсны эцэст вагонд суулган хаашаа ч явж буй нь үл мэдэгдэм уртын уртцамд гарчээ. Амьдралд юу тохиолдохыг тааж болдгсон бол энэ хорвоо ямархан байхсан бол аз жаргалаар бэлах уу эсвэл өөрөөр эргэх үү? Аль нь ч байсан амьдрал утгагүй болно. Хүмүүний энэ орчлон хар цагаанаар сүлэлдэн зовлон жаргал ээлжлэн оршихдоо л утга төгөлдөр байдаг. Залуухай охин сэтгэл алдарсан хангай болж өнгөрсөн бүхнийг эргцүүлэн бодоод энэ бүхнийг нэг мөр цэгцлэхээр шиdən янжмаад ч ойлгуулж чаджээ. Эцэст нь сувдаа дээр очиод уучлалгүй учралсан ч цаатхан нүр өгсөнгүй. Чиний бүхсний бузар ямар их гай тарсныг харах үсттэй. Ер нь эрт дээрээс л ийм байсан. Мэдэгдсэн нь л энэ. Юугүй хангаа минь. Би чамайг уучлалаач өмнө шигээ сайхан амьдарч чадахгүй хэмээн тас зөрүүдэлжээ. Ийм юм болно гэж айж байсан ч бяцхан гордог тээж ирсэн хангай яагаад ч нэмэргүйгээ ойлгоод би хүүхдүүдээ авна шүү. Өөр ирээ байхгүй. Чи сайн бодоорой. Гिचгээд явж одлоо. Анхнаасаа л хангайд хайрг байсан. Сувдаа бүхнийг өөрөөсөө зайлуулж чадсан ч цаашид хэрхэн яаж амьдрах вэ? Үнэн хизээд илэрдэг гэдэг дээ. Том хүү оч гэрлийн нууц бас баг хүүгийн нууц. Энэ л том айдас. Тэр зүүн гинэтхэн дайрж орж ирсэн золбойтой дэр нэгтгэсний дараа дахин уулзаагүй ч ганцхан учрал нь хэдэн жил хүсээд олоогүй үрийг хэвлээд нь соёолуулж орхиод явсныг хизээ хойно саяхан мэджээ. Золбойг үргүй гэж итгэн тэрнийг явдлаас эмээхгүй явсан нь алдаа байж. Буяатаа үгсэн хувилдаж явхдаа л золбойч нь шоронд байхдаа мундаг домчтой таарад эмчилгээ хийлгэн ирүүлдсэн. Тэр бүхэл домчин ганц охинтой суугаад 2 хүүхэдтэй болсон шүү. Даанч ихнэр нь цэвэр Монгол биш гэж хээвний хэлхийг нь сонсоод толгой руугаа сүхээр цохиулснаас өөрцгөө болжээ. Өдрөөс өдөрт өсөн торних баг хүүн яг л золбоо. Гайд зүйлтний хараалч нөлөөсөнгүй. Том охин дунд хүү хоёр нь бас оч гэрэл хүүн гинэтхэн өвдөж хэсэг зовоогоод ашгүй зүгээр боллоо. Гэхдээ энэ хараал ахиад л үргэлжлэнэ. Хараалаас ангижрах 2 арга байж болохыг амьсгал хураахын өмнө удаан эмээ хэлсэн. Нэг нь хэн нэгний ам,
Харин нөгөө нь ойхинд хайртай хүүгийн эсвэл хүүд хайртай охины хүслийг гүйцээх. Аль аль нь биелүүлэх боломжтойж сувдаа арай өөрөөр эргүүлж болохыг эртээ ухаарсан. Тэр хүсэлдээ хүрэхийг шунан хүссээр ирсэн. Боломж гарч ойхинд хайртай хүн гарт орж сувдаач ташуурдан чиглүүлж өглөө. Гэтэл уянхайгүй ухаан мутаа буяа уруу царайлан хурч ирээд яг сайхан тохироо бүрдээд ууж идээдэл хуланч нааштай байлаа л да. Гэтэл гайтай авгаа балалчглаа гээд бүгдийг ярьж өгөхөд сувдаа бачимдан уурлаж тэгээд хоёулахнаа үлдчихэд зүгээр суугаад байсан юм уу гэж бараг орилж орхив. Үргээч баха гэж яагаад л. Ёстой тэнийг. Надтай цуг нөгөө лам дээр очсон. Сонсоод шаалуур болчихсон. Би асрах газрын хүүхдүүдийг үзүүлсэн чинь намайг уян зөөлөн зантай гэж магтаад л сүйд байна лээ. Тийм үү? Тэгвэл ойр орхон уулзаад бай. Олигтойхон бэлэг өгөөд өөртөө тат. Буяа санаа алдаад ээжээ дагаад хөдөө аймаг руу явчихсан. Хаашаа явснаа хэлээгүй. Хэр удах юм? Мэдэхгүй. Багадаа сар болно гэж байна лээ. Чи бүтэхгүй юм байна. Дөлийг жигших арга чамд хэлсэн. Асуув уу? Буяа малилцтэл энээн дөхөд сууснаа. Асуусан. Чи их ухаантай гэснээ. Сувдаагийн чихэн дөхөн хэдэн үг хэлснээ писхийтэл инээд алдчихав. Сувдаач мишэлзэн тундаг тэр мэнгийг өөр хүн мэдхийг сонсвол дөл гарцаагүй уурлана. Одоохондоо хинтэж хэлэхгүй хавдар. За, чи бид хоёрын гар нийлж байна шүү. Ингэхэд хангаатай хоёр эвлэрсэн үү? Үгүй, хизээч үгүй. Тэгвэл цаадах чинь болохгүй. Одоо орхи. Аливаа юм хэрээсээ хэтрвэл бүхний баллна. Чамайг бурхны асуудалд хамаатайг хинч мэдэх ёсгүй. Март. Ер нь хоёулаа хоол болтол шиир зугай гэдэг шиг гэсээр гэнэтхэн үндийсэн буяа улаарсан бух хаятай дайран сувдааг даран унжээ. Нэгэн цагт зүүн гарын хаант улсын эзэмшилд хүчрхэгжин мандаж асан Шинжаан уугарын нутаг дэвсгэр эдүгэ хятадын далбаанд ор нэгдэн элэг нэгтнүүдээс улам бүр алсран холдож буй Монгол гарлын угсаатнууд энд хэдэн саяар амьдран суудаг үлээ. Төрийн бодлого азлагдмал бүс нутаг руу чиглэж эхэлснээр үе олон хятад эрчүүд баруун хязгаарыг зорин нүүдэлж оцсон даруйдал алга дарам газартаа ногоо тарьж сөөмөр улам тэлсээр байгаа үлээ. Үндэсний цөөнх гэгдэг уйгурчууд энэ түрэмгэллийг эрс эсэргүүцэн алалцсан тэмцэлдэж баггүй төвөг учруулж эхэлсэн тул бүс нутгийг элбэн тохинуулахаар нэгэн том хүн томилогдсон нь уулаагийн додон найз Сүн овогтон билээ. Цэрэг тагнуулын өргөн мэдлэгтэн дээр харгис хэрцгийгээрээ нэрд гарсан Сүн овогт эрсэн даруйдал цуст халдлага уйлдан Үмэнийг дарж эхэлсэн бөгөөд нутгийн нөлөө бүхий түшмөдч байдгаа дэлхэн сөхөрцгөв. Бослого Үмэнийг намдар хүснээ хийх эрх болгоё. Сүн овогтод ирсэн дээд газрын нууц тушаал ердөө л энэ. Ёстой л хаан шиг тарвалзан дураараа дүргэж эхэлсэн Сүн овогт асар удам элсэн цөл рүү уйгурчуудыг шахан түрхийн сазуу үзэгсэлэнт байгальтай газар өөрийнхөө орд өргөөг байгуулахаар ажиллаж эхэллээ. Нутгийн баячуудыг өргөтөж болох ганц арга бол эмс хүүхнүүд. Эд эрхтний намайг гойд сонирхдаг Сүн овогтод эрүүл саруул хүүхэд ч маш их хэрэгтэй. Бүх юмны тохироо бүрдэж эхний баруунууд наашаа гарсан тухай сонсож ар Монголоос ч тусгай ажилтнууд ирснийг дуулжээ. Ёжтойхон мушилзах Сүн овогт 60 Монголын араас 3 хүн ирсэн гэсэн үү? Тэгээд нэг нэмэгтэй хүн гэв. Энэттэй юм. Сайн ажиглаж бай. Эмэгтэйг нь амьд арих хэрэгтэй шүү. Сайхан хүүхэн гэж сонслоо. Бас зоригтой юм. Харин орондоо хэрэгэдгийг мэдмээр байна. Гэхэд туслахууд нь нэр хийтэл инээлдэн зулгуйд нь дэмжжээ. Сүн овогт зарим зүйлийг дэндүү дутуу үнэлсэн нь өөрийнхөө эрх мэдэлд хэд итгэж барцсных үз.
Хэдийгээр хятадын иргэшээлд байдагч сэтгэлийн гүндээ элэгнэгт монголчуудаа нууцхан өгүүлэн санагалзах дөрвөд торгууд, урайнхай ястнууд өрөмч хотод ирсэн долгорд туслахаар санал нээлж улгаалагдсан иргэдийг зөв бүрт хайж эхэлсэн аж. Сүн овогтод огт мэдэгдэхгүйгээр орж ирч чадсан ганцэргийн шуурхай бүлэг долгортой нэгдэн хүчээ зузаатгав. Булан хүрээд ирсэнд гайхаж зочирдсан долгор "Чи чинь яаж яваан бэ? Эн чинь их осолтой" гээд инхри дотноор тэврээд "Аргагүй л дүлийн гүнжмүү юм да. Гэхдээ ихчээсээ алхамч холдож болохгүй шүү" гэж шивнэжээ. Галт тэрэгний хамгийн арын вагонд ачигдсан газрын 200 гаруй хүмүүс. Гэхдээ тэднийг аз ивээсэн болохоор хоолундаар нэг их дутсангүй. Дулжан Батаа 3 уулаагийн хүмүүст итгэгдсэн хэдий ч тэднийг бүрэн зэвсгэлсэн 6 хүн харгалзан алсаас хянах бөгөөд бараг л өртөө болгон дээрээс хүүхэд эмэгтэйчүүд нэмэгцээр вагонд пэг дүүрж амьсгалахад ч бэрх болж ирлээ. Цонх хаалгууд нь мэдээж битв. Биеийн модон ухаан алдсан хүмүүсийг галт тэрэгний явууд донд шуудал шидэж орхисон тохиолдол ч гарав. Чухам хаашаа явж байгааг эхэндээ ойлгоогүй тул арайхийн зүгээ баримжаалж эхэлсний эцэст "Буйжаан, чи очих газраа хамглаж байна уу?" гэж асуув. Дөлөөс жилүү төөрж орхисон жан мөрөө хавжаад "Энэ олон хүнийг нэг дор зарах юм байна. Өмнөдийн баян нутаг руу лав биш. Мэдих юм алга" гэлээ. Дөл нэлийн эргэцүүлэн бодож сууснаа. Их удаан явлаа. Тэгэхээр баруун хязгаар руу явж байгаа бололтой. Тэнд чухам яагаад ийм их хүний хэрэг гарав гэхэд жан нэгийг санав бололтой тухай алгадаад "Тийм учиртай байж 50 төвдөд бослог гарч нэрд гарсан сүн овогт Шинжааны захирагчаар томилогдсон" гэж дуулсан. "Тэр чинь хүн биш араатан. Бид баларч" гэж уулга алдав. "За чи юундаа сүрж гэнэ вэ? Манайхан бас солонгосчууд олж мэдсэн нь лавтай. Тэгээд ч Лаос, Вьетнам иргэд олон байх шиг. Тэд бүгд их оронтой. Ирэх биш иргэдээ хамгаалах үз" гэж хэлж суудал халууцж ядарсан юнхий урам муутайхан дохиж ирснээ. "Шүрээ халуураад эхэллээ. Эм тариач алга. Яах вэ?" гэж шивгэнэв. Жам мушилзан "Эм үед нэг арга байдгийм. Ганлын сайн мэднэ" гэж бовтноход "Тэнийг унтчихв. Өртөөн дээр зогсох үед хаяг нэр усыг нь олж уншихыг бод. Чамтай маазрах завалга" гэчгээд босоод явчихв. Нээрээ шүрээ усан хулганд болтлоо хөлрөөд хамаг бие атарчихсан дагчтал жичрэн хэвдэж байв. "Дөл ахаа, би үхнэ, даарад байна" гэх шүрээгийн дүрлгэр харнууд манантан сүм ижээ. Хажуу хаваар нь дан мангал охид бүгд л бие сул дуушуу муутай шахалтан сууцгаана. Араас ирсэн жанд хандан "Чи харуул уттай уулзаад ир. Ахиухан мөнгө өгөөд хүнс хадгалсан купенд бие муутай хүн түр амармаар онё гэж гуй. Түргэл" гэлээ. Жан нилээн удаж их л ууртай хурч ирээд "Өлн овшнууд юм а. Хамаг мөнгө хуу хамаад авчихлаа. Маа энэ бас түлхүүрнэ. Өглөө хүртэл гэсэн шүү" гэснээ ийш тийшээ сэртэлцэн харснаа. Тэдний яриаг сэм сонслоо. Хүрэх газар дүгсэн бололтой гэж шивнэв. Хүнс хадгалсан купе эхүү муухай үнэртэйж зай талбай ихтэй уужим юм. Дөл ор засан шүрээ хэвдүүлээд "Энэ нэмийг уучих. Хүн сэтгэлээр итгэж сүжгээр идэгдэг гэдэг дээ. Чи хэд халуунд хүйтэн ус их уусан бололтой. Сэтгэлээ чангал. Ийм сул дорой үйж болохгүй." Шүрээ амгалцсан уруулаа шилэмдэн долоогоод "Ахаа, энэ цээж боосон давааг тайлцгаж болохгүй мүү? Амьсгалд авчтаад хэцүү юм" гэлээ. "Өө, би ямар тэнэг юм бэ" хэмээн тэрхэн зур бодож амтсан дул "Үй, аваагүй мүү? Аваа" гэж сандран хэлж шүрээ үндийн хэрдэг болж муудсан хамбуугаа дээш цөхөөд "Та аваад өгөөч" гэж арай ядан шивнэлээ. "Эвээ минь дээ" ингэж завх гэж.
Дулийг халгалсаар цээж орон чивчиртэл чангалсан даавууг суллан тайлахад улааж ором орсон хоёр том мом бомбайн сэрээсээр ил гарчхав. Хувцсыг нь яаран доош болгоод одоо жаахан унтчих. Тамир орох хэрэгтэй. Гэхэд шүрээ сүмийтэл ширтэн даарад байна. Үйл болчихсон юм уу гэж арай ядан дорой дуугарч эрэхгүй шимширсэн дул өөртөн шурган ороод энгэртээ тас тэврэн наажээ. Улсын наадам дөгчээ. Жил бүрэл энэ үеэр гэгэлзэж орхидог шарав хотын төвд эзэмшдэг рестораныхаа цонхон тушаа тамхиа өгүүлэн тадангаа ногоорон дунайрдах богд уулыг ширтэн санааширч зогсдол санги генерал ороод ирлээ. Уучин ажилд ороод гялалзаж байх шов. Уулам залууччхаж. Санги мушилзан та хүн явуулахдаа гойд сайн хэвээрэл байх шов. Богд уул руу бодлогширч хараад юу болов? Наадамд өхөөд ирэхээр миний сэтгэл гэгэлзээд сонирн болчихдаг юм. Гэнэтхэн дул бодогдоод бас бус зүйлдэж санаа ширчглаа. Юу юм бол? Чамаас юг нь ухав? Хоёр охинтойг минь чи мэднэ. Надад хүү заяасангүй. Ядаж олигтой хүүргэнч олдсонгүй. Та дүлийн тухай бодчихээ дээ. Тийм ээ. Чи таачглаа. Бендрия маань их сонин хүүхэд. Энэ олон эрчүүд дундаас ганц дөлийг л сонирхсан байгаа юм да. Гэтэл хулангийн ах үлээ. Ер нь өөр хэн байсан ч болохгүй. Би бодохдоо ядаж нэг сайхан зээ хүүтэй болчих юмсан гэж санах юм. Дөлөөсөө шарав сорцгийн үл элэг сандар бололтой ер нь тийм гэвч бүтэхгүй мөрөөдөл. Энэ бүхнийг эртээ гадралсан сангич бодол давтан дууга хурааснаа. Санаж бол бүтэн үсттэй. Манад Бата гэд тун давгүй ажилтан байгаа. Яг одоо дөлтөө уулзаад хамтарсан байх учиртай. Өнөөх ван хамт яваа үсттэй. Тийм ээ. Дөлийнх сонгосон тэр хята дээр бүрмөс манай хүн болсон. Тэд гар нийлнэ. Ингэхэд чи төрийн нууцыг нэг муу тэтгэврийн хөгшөнд яриад байж болж байгаа мó? Хэдийгээр надад итгэж болгоч тодорхой цензуртай байх хэрэгтэй шүү. Танд итгэхгүй бол өөр хэнийг гэх вэ дээ? Дарга нар маань барьцгүй. Хаашааж говьж мэд хүмүүс. Саяхны явдал тод шин шүү дээ. Ирэх жилийн сонгуульд манай фракцаас хүч гарan оролцсон. Бид ядаж ганц суудал авч чадвал их зүйл өөрчлөх боломж бүрдэнэ. Бүх найдлага чамд шүү. Хичээж ажил. Цаад ган зоригч нь хэр байна да. Баг зэрэг говьс нэгээс тооцвол гайгүй. Гэхдээ нэг асуудал байгаа. Охин шүрээ хүн очгоор л хоёрт нь хамаатай. Өөрөөс нь үл шалтгааллах зүйл. Юу гэхээр гээд санги тамхи асан шунаглан сорсноо мэдэх бүхнээ нэг бүрчлэн ярьж өглөө. Шарвын сэтгэл санааш тогтворгүй болж эхэлсэн бололтой байс хийгээд л тамхи асан өндөлдөж сууснаа. Боловсон хүчин дутмаг биш бол бид шүрээ хулан шиг сайхан огтын ухаан мэдлэгийг өөр салбарт ашиглах байсан. Ер нь чиний зөв юм байна. Энэ бүхний эцэст дөл маань л сонголтоо хийх болох нь дээ. Дөл сонгочихсон. Эзэж гуйхгүй гэдэгт итгэдэг. Харин өөр зөөлөн хүн болохоор хэд хатуурхаж чаддаггүй. Тийм дээ. Залуус үнэн ч хараа олтлол аль бодлохыг таргэхөв. Амьдрал адармаатай байх тусмаа амттай гэдэг дээ. Шалгуурыг давсан хүн л жаргалтай амьдрна. Хэрэгхийг ч бид хоёр мэдэх биш. Алсаас харахал үлдэж. Генералаа, би хулан ажиглаж бас зөндөө сонссон. Аргагүй л дөл заягдсан бүсгүй мөн. Надаас нэг зүйлийг асуух гэдэл зүрхшээд байна лээ. Юу асууна гэж? Алс хол тагнуул хийхээр явсан эрэм хүмүүс дотнох харилцаанд ордог тухай л болов. Би үннийг хэлчихсэн. Магадгүй тэр ламын хэлсэн үг үнэн гэж бодвол эсэргээрээ хулан маань уужирч тайвшрах байх. Чиний ихээр дөл шүрээ хоёрын хооронд дотнох харилцаа үүссэн бол хулан уучлана гэсэн үг үү? Яг тийм. Шарв генерал ахаад л тамхи асан нуг нээснэ. Хөөе. Аюул осолд орчихгүй л ирчгээсэй влээ.
Цаашид үлийг онцгой бүрэн эрэхт болгох тал дээр хоёул хөөцөлднө. Юу? Насан залуу шүү дээ. Залуутахгүй. Төгс тохирох хүн ганцхан төлөл байна. Азар хуламчус шүрэнж энэ тал дээр туршлах суужглаа. Таны зөв юм байна. Энэ талаар эртнээс бэлтгэе. Гэснээр тэд тун чухал нэгэн асуудал дээр санал нэгдээд салцгаажээ. Хүний зан чанар амьдралд нухлуулахдаа орвонгоор өөрчлөгддгийн тод жишээ нь совдоо хэмжүүлээ. Тэр жил дөлөөр машин жолоодуулан хүсэлтэд шатан хазар нь ягаарчсан жаргалтай инээмсэглэж явсан совдоо одоо тэс өөр хүн болчихож. Хоёр тажаалагтай буяатай нэг тал болохдоо хизээ нэг өдөр ийм дарилт ирэхийг тооцож байсан нь хүсснээр нь боллоо. Чи болооч ээ. Чамд би өчнөө тус болж арга зааж өгсний харив энэ үү? Болооч. Улангасан дайрах буяаг эсэргүүцэн баядан орилон тийжгэнэхдээ зориуд гуйхаасаа ил гарan улам өдөөж орхилоо. Ухаан муутай буяа болгоомж гээчийг нэгэнт умарцжээ. Дахин гараараа совдааг тас дэврэн шүлэнгэдэн үнсэгт зураа. Чи сайхан бүсгүй. Хадаж гундах ёсгүй. Чамайг ууслаад цэцгэлүүлээд өгье. Ёрдөө ганцхан мутаа гэж өглөн зүтгэсээр дээр нь мордчихов. Эрэгтэн нь мод адил хадуурсныг анзаарсан совдаа улам өндөлзөн хэдэнтэй үрээд өглөө. Тэгэх мөртөө атгийн амтан чамд хулан ойртуулахад туслахаа боллоо. Буяад алтамалсанд зогсохоос өнгөрчээ. Энэ бол уйлал биш гиншилт. Атгийн новш юм да. Буяа үнэхээр чалгатай ирэм. Тасралтгүй 20 гаруй минут үргэлжилэхэд совдоо 2 чудаа дур ханахтай золтол орилчихсангүй. Усан хулганд болтол хөлөрсөн буяа сая ухаан орсон мэт өмдөө татсаар өндөөхэд малгар улаан хазар дээр нь алган бов тас хэдэл бууж орхив. Дур хүсэл нь хансан болохоор уучлаарай. Би тийссэнгүй. Чи дэндүү сайхан. Хуц навшоо. Хариугч нь адилхан байранда. Дэсээр өндөөсөн совдаа урагдсан даашин зараа өмнөхөө халахалмар айдаад яг одоо зал бод хэлнэ. Би твчихгүй гэж хашгичав. Үхтлээ айсан буяа юу хийснээ дэндүү хожуу ухаарсан бололтой эрүү ам нь дагжин чичирсээр совдоогийн өмнө бүхэлзөөд цаадах чи намайг алчхан шүү дээ. Тэгээд чоронд орно. Надад хамаагүй. Харин ч сайн хэрэг. Чи уучлалчгаал да. Хүснэг чинь үгүй. Бүр бие үнэлэгч болох нэ. Үгүй. Арга аваад л. Булан яаж чадаагүй ээж намайг. Совдоо мэгшин уйлсаар телефон утас шүрхэд буяа харилцуур булаацалдан булангч чадна. Амли хөдөөнөөс ирэмгцэл. Чи чадахгүй. Хэрвээ чадахгүй бол чи хүснээ хий. За яхав. Нэр төр гэхээс илүүтэй хүүхдийнхээ ирээдүг бодсонд л энэ удаа азнаа. Одоо зайлж үз. Хэлсэндээ хурцгээд ирээрэй. Буяа бараг л үлцгэн холгүй гарч чадхад шүршүүрлүү хувцтайгаа гүн урсан совдаа зэв хүдэн ус гоожуулахыгч үл анзаар нь цөрхрөн уйлжээ. Галт тэрэг нэгэн хэмээр давталгах нь амьдралын зогсошгүй эргэх хэмнэлийг сануулна. Халуур нь дагжих чүрээг энгэртээ наахад эзэний талин дотн мөм цээж гжигдэн дур хүслийг нь өдөөж эхэллээ. Шүрээгийн амьсгал түргсээд зүрх нь хүчтэй зовхилж эхлэхийг анзаарсан дөл чи унтал та хал унч нь буурч байна. Унчхол юу ч анзаарахгүй. Таныхаа энгэрт ингээд үрд үлдчихмээр байна. Хоёулаа энэ олон хүний амийг аврахаар даалгавар авсан Монгол тагнуулчид шүү дээ. Миний тагнуулч гэжтэй танд түүхдад. Шүрээ, би чамайг төрсөн дүү шигээ сандаг. Мэднэ. Харин би танд маш их хайртай. Мэднэ. Гэхдээ миний зам өөр тийшээ салсан. Зам хаяа салдаг шүү дээ. Төрхөн зур салаад удахгүй төв замтайгаа нийлдэг. Би өмнө нэг удаа тэгэж салсан. 2 удаа болохгүй гэж юу? Болохгүй. Тэгвэл амьдрал утгагүй болно.
Алдаагаа давтвал утгагүй, тийм ээ? Би таны хувьд алдаа байжээ. Яалаа гэж дээ. Миний амьдралд нэгэн тод өнгө болсон хүн чи шүү дээ. Таа ч гэсэн. Би танд ариун нандан бүхнээ зориулсан. Гэхдээ би хэн нэгний дундуур ороогүй. Тэр үед нөхцөл байдал өөр байсан. Би хуландаа хязгааргүй хайртай. Чамд ч гэсэн. Гэхдээ хүний зүрх хоёр биш ганцхан. Чи унтчихсан уу? Үгүй. Би хэлсэндээ дахиж таны ингэрт эрхлэн хэвдэх боломж олдооч үлээ. Тэгээд ч бид хоёр хойд солонгосын эхнэр нөхөр хоёр. Хуурамч ч гэсэн, богинохон ч гэсэн энэ бол мартагдашгүй гоё юм ч. Надад ч гэсэн сайхан байна. Ийм сайгаа охинд хайрлуулаад л. Та надад нэг зүйл амлаач. Юу? Амлачаа хэлэхгүй. За амлая. Одоо унтъя. Ирж хүч авах хэрэгтэй шүү. Чийч, бийч. Бид бүгдээрээ маш их ядарсан. Гэтэл жинхэнэ хүчээ гаргах цаг тун орцсон. Аха, бидний хаашаа авч явж байгаа юм бэ? Шинжаан уйгурын өөртөө засах автономи тус. Яг өөр Монгол шиг. Аа, тийм. 100 гарын хаан тус мөн үү? Мөн. Гэвч одоо өөр улсын мэдээлж шилжсэн. Гэтэл бид үе олнороо энд хулгайлагдж ирээд тэдний наймаанд хэрэгсэл болох гэж байдаг. Аймар юм бэ? Шүрээ бие хураан дүлд наалтахад өнөөхөл том хөх ахаад л дижигдэж эхлэв. Дүл гараа зүтгүүлэн ар нуруу ууц өгзөг хонгыг нэлбснээ буйныхан завсраар гараа оруулан гурууныхоо өндгөөр зөөлхөн тэмтэрч үдснээ гараа татчихав. Та юу ирэв? Хулан та хоёрыг нүдэн анин тэмтэрвэл нэг зүйлээр л ялгана. Бусдаар өөлөх юмгүй адилхан байдаг. Тэр нь юу юм? Мэнгэ? За унтъя. Жаахан амраа. Хоёул удахгүй зүгтнэ. Гэрлүүгээ? Йоо. Унт. Их мэдэд хэрэггүй. Шүрээ гинэтхэн тайтгарч сэтгэл нь цэлэмсэн тул дүлийг тас дэврэн нам унтчихав. Хаалгануудыг чимээнээр сэрвэл та хоёр сэрв үү? Цаадуул чинь ирэх боллоо. Одоо бос. Гэх вангийн шивнээ дуулдав. За, юм мэдэж чадв уу? Чадсан. Өнөө орой Шинжааны нийслэл Өрөмж хотод ирнэ. Хэнд мэдээж хүнд нөхцөл угтана. Зүгтах боломжгүй. Би шүрээг дагуулад наанан буу. Чи энэ буу ав. Юу? Яаж? Үнсний купегээр дамжина. Цонхойг нь онгойлгохоор болгочихсон. Харин чамд энэ түлхүүрийг аргалаад авчих мөнгө үлдсэн үү? Үлдсэн. Бүгдийг нөгөөд ч хамаагүй арга зохио. Юун хий Бата хоёрт эвдээхэн дуулга. Мэдлээ. Гэхдээ энэ түлхүүргүйгээр онгойлгож болохгүй мүү? Чадах юм уу? Чаднаа. Чи чинь ийм тэнийг юм уу? Эсвэл ийм мундаг юм уу? Тэгвэл тал мөнгө надад өгчих. За. Монгол охидын нэгнээс хувцсыг нь авч шүрээд өмсгөөд үдэш болохыг догтлон хүлээлээ. Дүлийг бараадсан монгол охид бүсгүүчүүд ихэнх нь эрийн хөх хотоос баригдсан бөгөөд аврагчтайгаа хамт яваагаа мэдмэгц баярын нулимс унган мэгшцгээв. Та нарыг бид заавал аварна. Галт тэрэгнээс буулгаж эхэлмэгц орилолд нь шаагилдаж анхаарлыг нь сарниулаарай. Бид хоёрыг зогтсныг мэдэхгүй бол өөр сайн гэж аминчлан захилаа. Өрөмж хот руу дөхөж байгаа нь ээлт галт тэрэгний хурд саарж эхэлмэгц цонхонгойлгосон дүл өөрөө эхэлж дээш гараад шүрээг сэв хийтэл татаад авчихав. Алив хэвд гарнаас битгий тавиарай. За хаа. Их ортвол баригдана. Үсрийг хоёлаа. За, гэхдээ яаж? Шүрээгийн гарнаас атхан вагоны дээрээс аль болох доошлуулж байснаа гараа татмагц араас нь үсэрсэн дөл хэд өнгөрөн замаас холдоод шүрээ хэмээн аяархан дууджээ. Өшгөний ард бүхнийг найруулж буй уулын амж гэмгүү дүрсгэн инэрл хайраа түгээхтэй зэрэгцэн нэр хүнд нь өссөрвэ. Өөр Монгол гэдэг чинь бидний өсөрсөн цус тасарсан махны нэг хэсэг.
Ийм ач буянтай хүнийг шоронд хорж яах нь вэ? Хэлээд өгөх үү? Гадуур өчж өчнөө гэмт хэрэгтнүүд сул чөлөөтэй явж байдаг. Гэгчлэн цуурах ард түмний яриач газар авчээ. Төрсөн хүүгийнхээ булчимгүй үйлдэлээс үүдэн номон тулгуурч шахуулж золтой л хөмөрх төгсөн ч гарч чадсан. Гарахдаа өөртөө өчүүхэн төдийч хэрэг халдаахгүйгээр. Төгсөөг Америкаас татаж чадсан төдийгүй хятадын шоронд хальт оруулсан нэр зүгээд л гаргачихсан. Эхнэр Сэлэнгийн өдийд бүх хотод хүүтэйгээ уулзаад сэтгэл тэнгэр байгаа нь лавтай. Удахгүй сэлэн болоод золбооноор очиж бүгд аюулгүй амар жимэр болно. Хичээл зүтгэл нь үр дүнгээ өгч эхэлснээс гадна зардал хүч гарган сэм цуглуулсан хүүхэд эмэгтэйчүүд ямар ч саад тодоргүйгээр хүрэх газраа бараг л очжээ. Төлөөсөнд нь асар их мөнгө, асар их нэр хүн дэрнэ. Хар бага наснаасаа л өвөр Монгол айлд үрчлэгдэн тагнуулж болох уртын хуртаянд морцсон хятад ир уулаад санаа бодол нэгдэн дөрөө хошсон үнэнц найз сүн овогт нь Шинжаан уугарын газрыг тохинуулахаар томилогдсон нь ёстой л загтансан газар нь майдсан билээ. Шинэ газар, шинэ зах зээл. Цаашлаад Дундад Аз, Европ руу гар сунхад бат найдвартай гүүр өргөгдөж эхэлсэн нь энэ. Гарын үзүүрт зарагдах гол хүн болсон буяа өдрөөс өдөрт сайжран ажилдаа улам гашсаар байгаа. Заримдаа хэд хувийн үйлдэл сэм хийдэг сурагдуулдагч ноцтой биш учраас л уулаа зөнд нь хайчихдаг. Тэр дундаа хууг нь өргөцсөн хуланг эргүүлдэж буйг сонсоод буяа чин цөстэй бас шартай ирэмгээж хуйл тачаал эсвэл хайр дурлалдаа хөтлөгдөөд миний нууцхан хонзонг тайлж байна. Хэзээний занал дайсан ганли муу юм хүртэх тусам надад сайн гэж багталтай наргагүй чангаар орлоод нүг инээсэн билээ. Уулааг өчүүхэн сэм өгөх төдийдл буяа тун овчин шууран хятад тустай ирлээс хурлуудыг өөртөө нэгтгэн Монгол төр чургалсаар байгаа. Тэд улам өссөн үрчин. Эцэст нь эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө хоорондоо хэмлэлдэн төрийн хүч сулрана. Уулаагийн үүрэг бол ердөө л энэ. Бухочтой буяад эхнэр болгохоор цэвэр хятад бүсгүй удахгүй ирнэ. Хоорондоо гэрэл нүү, яануу падаггүй. Буяагаас үр төлийг нь олноор нь тэгтэл болно. Дараа нь бух буяа өхнүү, сэхнүү бүрч пад байхгүй. Эртний өшөд сайд асан бурхан болж одоо ганцхан санги үлдсэн. Сангийг үгүй хийх амархан. Ажлаас нь чөлөөлж үтсэн ч оронд нь очисон уулаагийн хүн дэндүү чадвар муутай эрх мэдэл чунсан мулгуу нэгэн байсан тул алдаа гарган халагдсан. Гэхдээ маш их зүйлийг богино хугацаанд мэдэж чадсан нь талархууштай хэрэг. Өнөөх нь уулаагийн шидэд үрлийг хүртээд өнөө маргаашгүй тонилно. Тэр жил ирээнд томилогдсон очихдоо дэндүү түүхий омголон байсан ган зэрэг эдүгэ хашир сууж сайтар мэргэшсэн нэгэн болж чадсан билээ. Хулан тусгай багт эмчээр томилохт нь тундургүй байсан ч хоёр охины нууц өрсөлдөөний ялагчийг шийдэж болох асуудал гэж сэтгэн зөвшөөрчээ. Ер нь л хувь заяа мэдгээ гэж шийдсэн хэрэг. Өрөмч хотод ирмэгцэл сүн овогтыг тандаж эхлэн хийсэн ажил бүхнийг нь баг багаар мэдсээр байна. Дэндүү нүсэр том ажил болохыг ойлгон баг зэрэг шантарсан ч зүтгэхээс өөр сонголт байхгүй. Хятадуудад угаасаа дургүй нутгийн иргэд ган зоригтой холбоо тогтоон алдагдсан хүмүүсийн сургийг гаргахад идэвхтэй туслаж эхэллээ. Ган зоригийн урам зориг, элт сэргэн олсон мэдээллээ нэгтгэж үзээд бодсноос хавгүй өргөн цар хүрээтэй санаанд ч багтамгүй асуудал юм байна. Гэвч бидэнд ухрах хэрэг байхгүй. Төөрөв мэдэгдэж нэмэлт хүч хүссэн. Гэхдээ тийм бололцоо хомс гэдгийг бид мэднэ. Монголоос хулгайлагдсан 60 гаруй иргэнээс гадна нутгийн охид хүүхдүүд олнороо алдагцаар байгаа юм байна. Энэ муу хэрэгч иргэдийн дэмжлэг олоход маань сайнаар нөлөөлж даалгавар амжилттай биелүүлэхэд түлхэц болох нь дамжиггүй.
Нууц байр нь долгоор хулан, хуйг нар үлдээд бусд нь 3 хэсэг хуваагдан танилтаа үргэлжлүүлье. Булгаалагдсан иргэдэг олмогт дайрна. Ард талыг нутгийнхан хамгаална гэж тохиролцсон. Ухрах эрэхгүй урагшаа гэжээ. Сангийн тооцсон ёсоор эмч хулан оцсон өдрөөл шархтаж задуулсан нутгийн иргэдэг чадхаараа туслан эмчиж эхэлснээр нууц баг маань цус ихт уйгурчуудын бүрэн дэмжлэгийг авч чаджээ. Далгар ихчээ, энэ олон хүүхэд эмэгтэйчүүдээр юу хийх гэж байгаа нь вэ? Ажил юм бол заавал хулгайлах. Ойлгомжтой шүү дээ. Эмэгтэйчүүдийг нь нөлөө бүхий нутгийн ноёдод зарна. Биеийг нь үнэлүүлнэ. Бүр цаашлаад Казахстан, Дундад Аз, Орос, Европ руу явуулна. Хамгийн амир нь хүүхдүүдийн эдгэрхтэнг донор болох зорилгоор ширхэгчлэн худалдаалах юм шүү дээ. Булангийн нуруугаар хүйдтан айц давтсан ч зоригоо чангалаад бид заавал аварнаа. Мөн сан араатнууд хүссэндээ хүрэхгүй гэж хэлтэл гадаа үүдэнд бөөн пижигнээ болоод явчихав. Долгоор ухсхийн босоод булан ногт түргэл гэж тушаагаад гарах гэтэл өөдөөс зэвсэг агссан 3 ир ороод ирлээ. Ааха, өнөөх ар Монголын төрхөн бүсгүй юу? Оо, нэг биш 2 байна. Манайхан андуу харж дээ гэсээр дөгөхөд нэгэнд булдах боломжгүйг ойлгосон долгор хагас алхам ухраад хөлөө гозолзуулан эхний ирийг хөсөр унгаж дөнгөв. Арын хоёртоо ач таж тэмтэлсэн ч гаднаас ахиад 2 хүн нэмэгдэн аргагүй хүчинд автлаа. Булан өндөлцөхөд долгор нүдэрмэн болиулаад энэ охин манай хүн биш. Энтхийн том даргын охин. Сүүн дарга мэднэ гэж хэлж амжив. Сүүн дарга гэх үг эрчүүдийг тэнэгэлзүүлсэн ч хоорондоо хэдэн үг шивнэлцнэ. Тийм бол хамт явнаа. Тадгал зүйл шууд буудах хэрэгтэй гэсээр хуланлуу дөгтөл ахиад л өшгөлүүлэн унаж уурсаж улаарсан эрчүүд 2 бүсгүйг цохин унгаагаад янгинтэл хүлэх зур ахлагч бололтой махлахэр энэ нарийнханд нь хурж болохгүй. Сүүн дарга таална гэсэн. Харин том өмтийн амтыг үзье гэд өмдөө шурталлаа. Хүүхэд наснасаа л гар бөмбөөр хичээллэж уналтын техникүүдийг сайн сурсан шүрээ үсрэн буухтаа үйлэлэг алдаа гарган хөлөө эвгүй гიშгэж орхив. Аргагүй шүү дээ. Хурд багтааж хөдлөж буй галт тэрэгнээс буух тийм амархан биш. Айсандаа түрхэн зур манарсан ч сэргэж чадлаа. Шүрээ гэх дуунаар сэхээрэн аха би энд байна гэсээр өндийхэд хөл нь аимшигтай өвдөн яолон унчхав. Чи зүгээр үү? Хөл гэмтчих шиг боллоо. Дөөл тэмтрэн үзснээ ялахгүй гэмтэл алив нааширдэ гэснээ шүрээг хүзүүдэн ингэртээ наагаад одоохон гингүүтээ хөлийг нь огцом ушигхэд нурхийг чимээ гарч шүрээ орилсон ч дулын ингэр чахагдаад дуун гарсангүй. Шагаач булгарсан байна. Одоо зүгээр гიშгэд үзтээ. Зүгээрээ галт тэрэг зогсож буй бололтой чахран торомслох сонсдож удсан жүгөө хүмүүс ваагчин хашгиралдаж эхлэв. Үгүй, бидний мэдхээс өмнө нуугдах газар олъё. Шүрээ эхэндээ тун сүрхийг гүйж байснаа сүүлдээ амсгаадан бахардаад ирлээ. Аха, би чадахгүй нэ. Чи чаднаа. Намайг энд нь орхичих. Үгүй, хизээч үгүй. Та надад хайртай юу? Хайртай. Шүрээгийн хүч нэмэгдэ бололтой хурдлан гүйж хоёул вагзаал өнгөрөн аюулаас мултрах шиг боллоо. Түр амсхий. Тэгээ үхлээ. Шүрээ хурдан амсгаадан газарт унаадаг. Дөл хөлнөөс нь өргөн шилэг уйных нь булчин атгалан суллах бөгөөд одоо хөдлөе. Бид хоёрыг мэдснээс зайлахгүй гээд шүрээг татан босгоод хөдлөн шогшлоо. Аха, хоёулаа юу хийх вэ? Яаж? Үчирхэл бай газар ард түмэн ууртай байдаг. Тэднээс тусламж ирнэ. Шүрээ юу ч ойлгоогүй боловч за хэмээн сулхан шивнээ дагангүйлээ. Цэргүүдээс нуугдахын тулд дандаа бартаа садтай зам сонгон заримдаа өндөр хэрмэн хашаагч давх хэрэг гарч байв.
Энд Монгол угсаадан байх ёстой. Харин яаж болох вэ? Дуулиг гаднаа үйлдэл хийх үедээ ч дотроо аливааг эргэцүүлэн дүгнэлт хийх хоцгүй чадвартай. Энэ даалгавраа авахдаа л хүнд хэцүүг нь мэдэж гүнд нь шунгах бүрдээ цаашаа хэрэгхгээ төлөвлөж ирсэн. Гэхдээ энэ удаа эрэхгүй хүчин мөхсдөж байсан ч итгэл алдарсангүй зүтгэсээр байгаа нь энэ. Гэрэл муутай годам дундуур бултан гүйж үе дохиогоо хангинуулан зөрлөдөг машиныг гэрлээс нуугдан явсаар сүүлдээ шүрээ ягтаа тулан эцээ дунаад өглөө. Цаашаа хөдлөгч тэнхэлгүй болсныг ойлгосон тул сэвхийтэл өргөн тэврээд эгнэн барьсан шавар байшингуудын алинд нь жорох вэ гэсэн янзтай ажиглаж байтал өөдөөс хурц гэрэл тулсан бариад ав хурдал бэлцэх сонстов. Яалтчгүй Монгол аялга. Талаас нь бүч дайрсан хүмүүсийн дунд нисэх мэд эргэлдэн эхний игнээг ханаруулан уунагсан тул эцсийн найдлагатай итгэсэн хэвээр шүрээг халахлан хойш алгаснаа. Би өөрийн хүн байна. 10 Монголоос ирсэн гэж хэлж амжив. Довтлогсдын хурд саран хоорондоо хэсэг дүнгнэлцнэ. Тэм болноо тал. Бид тэднийг танина гэсээр эгнэн дöглөө. Тэднийг танина гинэ. Тэгэхэр манайхан ирч гисэн гэж үү? Дүүл аль болох товчхон ойлгомжтой тайлбарлан бүгдийг хэлээд би цагаалталгүй тэднийг аврах ёстой. Яг одоо вокзал дээр очиж дуусаад хөдөлж байгаа. Хэмээх үед өнөөдөл нь итгэсэн бололтой ойртоод танайхан ирсэн. Бид нар хүргэж өгье. Хэрвээ худал хэлсэн байвал гэж дуугаа өндөрсгөхөд өдөг гэрэлтэй машин суулганд тахиралцсан олон гудмууд их сүлжин давхив. За энд түр байрлаж байгаарай. Алив ор гэсээр дүүл шүрээ хоёрыг өмнө оруулан араас нь буу тулхан алхлаа. Үүдэнд хүн шаргацсан нэгээр хэвтгэх харсан дүүл тонгой. Юу болов чи? Ороорой. Долгор юмч. Дүүл шурхийн дээш гарахад өөдөөс нь зэвсэгтэй хүн тулж хийстэл зохиж орхиод ортол ахаад л 3 эр орилон дайрчээ. Цаана нь эмэгтэй хүн хашигчин өдүүн эртээ ан ман ноцолдож байв. Долгор ихч. Зэвсэгтэй 3 эр үнэндээ юм болсонгүй. Гарын үзүүрээр цохиж унгаад арын хүмүүст даатхан урагшилсаар бүдүүн эрийн амин цэг дээр хатхан мужруулж хад хартал зүрхэн гүнд өргөж тормолцсон мэлмэрдэг үрлэн үтэн гүнжин харц тулгаран дөлөн минь химэн чарлаж хулан минь гэсээр дүүлж зүтгэн тэврэх дэрхэн агшинд буундуу тас хийжээ. 7 дугаар бүлэг төгсөв. 2024 оны 4 сарын 26. Зохиолч Үндтгсэн Эс Тэнэн.